Эх орноос чанга хойд зүгт хүлгийн жолоо залж Тэнгэр Travel-ийн аялын нэгэн сонирхолтой маршрутаар Цэнгэрхэн дэлхийн хүйсэн уулсан онгон дагшин мөнгө сүрлэг тайлагдшгүй нууцаар дүүрэн байгаль далай руу очиж явна бид. Түжийн арс шивээ хягт сэлэнг мөрөн итгэл тамб Бурят зун байгаль далай. Нэрийг нь жагсаахтал ялалт ялагдал алдаа оноо уйтгар гуниг уналт бодрол зэрэгцэн сад тавих удаагийн аялал сэтгэл дэндүү ойр бас дэндүү хол байлаа. Бид өнөөдөр Оросын холбооны Бурят улсад үргэлжлэн ирээд байна. Ингээд байгаль нуурын хоёр талаар сэлэнг мөрөн зүлх мөрний сав саяаны өндөр уулс Енисей мөрний их тагн хуваагаар тархан нутаглаж байсан эрт цагийн ойн иргэд хойдуудын мах цусныхан тасархай Бурят зооны нутагт зорин очсон аян замын тэмдэглэлэн үзэгч та бүхэнд одоо хүргэе. Буриатууд гэж хэмбэ? Тэдний түүх намтар нь юу вэ? Ингээд нэвтрүүлэг эхлэхийн өмнө та бүхэнд Бурят зооны түүхийн талаарх товч мэдээллийг хүргэе. Оросын холбооны Бурят улсын түүхийг сөхөн авч үзвэл бүх сэжмээрээ монголчууд бидэнтэй холбогддог бөгөөд цагийн аясаар өөр монголчуудчиг биднээс тасран оцсон элэгнэх дахан дүүсмэн билээ. Буриатууд гарал үүслийн хувьд Монгол турхтны маш эртний салбар аймаг бөгөөд Баяагүй аймгаас гаралтай 20 Буриат бараг гэсэн 2 том угсаатан салбарлсан байдаг. Буриатн дотроо 90 шахан утаг удмын овгоос бүрддэг байжээ. Үүнд сонгоол Буриат, аг Буриат, 20 Буриатыг дурдж болно. Шинэхэн Буриат нь 20 Буриатаас гаралтай бөгөөд хаан Торс улсын харьяанд орсон Буриат иргэдийг ийн нэрлэдэг. Шинэхэн Буриат нь цагаан хаанд дагаар орохын зэрэгтэй Якут түнгөөс угсаатантай ах トゥ амраг садан болон холилдож орших болсон бөгөөд эдүүгээ Оросын холбооны Буриат улсад олноор аж төрж байна. Буриат зооны өвөг дээдс нь ойн иргэд юм. Ойн иргэд байгаль нуурын хоёр талаар сэлэнг мөрний адаг, зүлхээ мөрний сав, саяаны уулс, Енисей мөрний их тагн туваагийн нутгаар суурьшиж байсан гэж үздэг. Тэр цагт 20 төмөд Буриат булагчин, хэрэмчин ястнууд ойд тайгаар ангөрөө хийж аж төрдөг байжээ. Улмаар 1206 онд Чингис хааны байгуулсан их Монгол улсын нэгэн хэсэг нь ойн иргэд түүн доторх Буриат зам байсан гэдэг. Түүхийн явцад Юан улсын дараагаар бараг Буриатууд буюу арын ганц модон гих хотгууд 4 ойрдын мэдлэлд орсон гэдэг. 15 дугаар зуунд ойрд буюу баруун монголчууд өрн зүг нүүж бараг Буриат аймагуд зүүн Монголын Батмөх Даян хааны харьяат болоод 6 төмөн Монголын зүүн 3 төмний нэг Урянхай төмний бүрэлдэхүүнд багтаж байжээ. Тэр үед Буриат зун байгаль сэлэнг онон хөлөн буйр хянганы нутгаар нүүдэллэн амьдарч байв. 17 дугаар зуунд Урянхай бутарч Буриат зун халахын түшээт хан засаг тааны захиргаанд хамаардаг боллоо. Ингээд 17 дугаар зууны дунд үеэс Буриатын зон нутгалдаг Сибирийн нүүгэлцэн их байгаль далайн асар удам сав нутгаар Оросууд олноороо нүүж ирэн өндөр хэрэм барин амьдрах болсон гэдэг. 1648 онд Үдийн цайз хэрэм, 1652 онд Баргажааны хэрэм, 1654 онд Эрхүүгийн нэршүүгэн хэрмүүд араасаа баригдаж улмаар энэ нутгийн Буриатуудыг захирч эхэлсэн байна. Тэгээд энэ ах дүүнэрээ таанад хүзээш мартангүй. Яг тэр үед Монгол улсыг 200 жил даралсан Манжин хаан Монгол нутагт нэвтрэн зүүн талаас хайлж эхэлсэн байлаа. Иймд Буриат отгуудын түрүүч ноёд нар аль улсыг түших тухай зөвшөлдсөд халах руу, Манж руу, Орос руу гих 3 ондоо санал гаргацгаасан гэдэг. Эцэст нь ихэнх Буриатууд нүүдэл суудал хийлгүй нутагтаан үлдэж Оросын цагаан хаанд дагаар орохоор шийджээ. 1727 оны гэрээгээр Хилийн шугамын овоод босгогдож Буриат нутаг тэр үеийн байдлаараа Баатар цагаан хааны мэдлэлд орсон байна. Хожим 1917 оны октябрийн хусгалын дараа Буриатын газар нутаг нэг хэсэгтээ цагаан арин болон Япон улсад эзлэгдэж байсан бөгөөд 1920 онд Алс орнуудын бүгд наримдах улс дээд үдэд нийслэлтэйгээр оршин тогтножээ. Харин 1922 онд зөвлөлт холбоод улсад нэгдэж 1923 онд зөвлөлт социалист бүгд найрамдах автономит Буриат Монгол улс нэртэй болсон байна. Улмаар он жилүүд хөвөрсөөр 1991 оны босгон дээр Оросын холбооны улс тусгаар тогтноход одоогийн эр хэмжээ нэрээ олсон гэдэг. Мөн онд буюу 1991 оны 5 сарын 27-нд бүгд найрамдах Буриат улс болгож нэрээ өөрчилсөн бөгөөд энэ оны 12 сарын 25-нд зөвлөлт холбоод улс задрахад Оросын холбооны бүрэлдэхүүнд үлдсэн байна.
Улаанбаатар хот нь 1666 онд байгуулагдсан гэж тоологддог ч үүнээс өмнө Сэлэнг үд голын бэлчээр дээр том суурин байсны улмаар олноор олддог. Уул нутгийн хүмүүс тус хотыг Удинск гэж нэрлэж хотыг дайран өмнө тийш зурайх замыг хааны дуутай зам гэж нэрийджээ. Урд энэ зам дээр Орос, Монгол, Хятад 8-ачид бараа тавааран арилжиж дараа нь энэ зам өрн дорн Европ, Азийг холбосон алдарт цайны зам хэмээн нэрлэгдсэн билээ. Эдүүгээ Брэдийн нийслэл хот нь Дорн Сибирийн эдийн засаг, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухааны төв бөгөөд харьцангуй залуу эрчимтэй хөгжиж байгаа хот болоод байна. Тэнгэр Travel компани Great буудал, кафе, зоогийн газар, үйлчилгээ сайтай цэвэр цэмцгэр 5 тухтай байсныг аялагчид маань сайшаан ярьж байлаа. Нийслэл хотоос 300 гаруй километрийг туулан хектар хөлийн дээс алхаж цаашаа 240 км замыг туулан Улаанбаатар хотод очдог аялагчид маань баггүй аян шиж ундаасах тул тог тухтай зочид буудал, зоогийн газрын амт чанартай хоол нь хурдан сэргэж эрч хүч авахд нэн тустай байлаа. Итгэл тамба байгаль далайн чиглэлд аяллаа олон компаниуд үйлчлэгээ үзүүлдэг болсон өнөө цагт аялагчдаа янз бүрийн зочид буудал хоолны газарт оруулах нь зүүн хэрэг. Тэр дундаан Тэнгэр Travel компанийнхны сонгож аялагчтан оруулж байгаа хоолны газрын үйлчилгээ, хоол цайныхын сонголт амт чанар үнэхээр сайн байна шүү хэмээн хашир аялагчид ярьж байлаа. Монголчууд бидний сайн мэдэх бас олон удаа очиж байсан Улаанбаатар очих тоолн дөнгө зүсээн улам өөрчилж, улам сайхан болсоор байна. Тэмдэглэлт баярын үеэр Улаанбаатар хот илүү дэгжин өнгөж авгаатай болдог ажээ. Арбатын гудамжинд үзэж сонирхох, нүд байсгах сайхан зүйлс дүүрэн. Баярын өдөр болоод ч тэрөө хөл хөдөлгөөн ихтэй одоо юмор хөлгөсөн сүүх тэрэг хүүхэд багчууд байсгах элдв зүйлс төрөл бүрийн урлагийн тоглолтууд жуулчдад зориулсан чанартай бэлэг дурсгал дүүрэн өрөөстэй. Ингээд бид Улаанбаатарын төв талбай Арбатын гудамжаар зугаасныхаа дараа энд ирсэн Монгол хүн бүрийн уламжлалаар Орос дэлгүүрүүдээр орсон билээ. Монголчууд Улаанбаатараас жимсгэн төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн жинхэнэ Орос чанарыг мэдрүүлэх дааван хувцас эдлэл бас цаана арьсан гутлыг авцгаадаг юм байна лээ. Дэлхийг сүүгчилсэн хятад бараа хизээний лэнд өрөөстэй ч түүний дундах Орос ах нарын хийдэг чанартай зүйлс нүнжиг заан яриаж байх. Ингээд бидний аялал Улаанбаатараас цааш үргэлжилж тус хотоос 20 км-ийн зайтай байх Иволгын дүүргийг зорилоо. Энд аяллаа багийнхны маань тис чадан хүлээх итгэл тамб мөнх заларч бий. 2000 оноос эхлэн шуугиан тарж газрын хөрсөн дур 75 жил болсны дараа өөрийнх нь захиасаар дахин гаргаж ирсэн итгэл тамб хэмээх гэгэнтэн чухам хэм бэ? Байгалийн шинжлэх ухаан, биологийн шинжлэх ухаан, физикийн шинжлэх ухааныг мухардалд оруулж одоо ч бие махбод нь халуун дүүгэлээд амьд байгаа энэ боддын гэгэнтэн шиг өөр нэгэн цэнхэрхэн дэлхийн хэдэн тэрбум хүн дотор яагаад алга байна вэ? Жирийн хүн шиг амьдарч явсан 75 жил. Бусдын амьдраагүйгээр газрын хөрсөн дор очирт завилгаагаар завилан булаатай суусан 75 жил. Гарч ирээд Ивалгын дацанд заларч буй 12 жил. Нийт 162 жилийн настай энэхүү гэгэнтэнг өнөөгийн агуу шинжлэх ухаан яагаад тайлбарлаж чадахгүй байна вэ? Яагаад? Хүн төрлөختөн хөгжиж дэвшиж байгаа шүүр салдан ярдагч итгэл тамбын энэ байдлыг тайлбарлах шинжлэх ухаангүй байгаа нь юуг хэлнэ вэ? Энэ мэд гайхаж бишрэхээс өөр сэрэл мэдрэмжийг утгагүй болгон мөнгө оршиж буй итгэл тамбад биднийг бараалхуулахаар авчирсан Тэнгэр Travel компанийханд нэгэн насаараа барилж явхан аялагчид ярьдаг нь аргагүй мэт. Ингээд Тэнгэр Travel-ийн энэхүү маршрутын оргил хэсэг нь яалтч өгөө Ивалгын дацанд заларсан итгэл тамб байлаа. Олон зуун километрийг туулан энэ насны амьдрал үр хүүхдийн ирээдүй ажил үйлсээ даатгахаар ирсэн монголчуудын сүсэг бишрэл гэгэн ариун байдгийг далай багш хэлдэг. Гагцхүү альвааг мухар сохроор сайн юм гисэн гээд шүтэх биш. Мөн чанарыг нь ухаарч, халууд үгсэн эрчим энергийг нь мэдэрч чадвал итгэл тамбад бараалхаж мөрөгөх нь амьдралын бас нэгэн жаргал болохыг мэдэрч болно. Уулын хөндийн нуур цөөрөм, өтгөн шигүй ой модод хаяа харагдах эртний хийцийн Орос байшингууд хуурай газрын хамгийн их ус, хамгийн их ой моддын зөөхөн зах хэсэг нь л Монгол улсын хойд руу ороод дуустдаг аж. Байгаль далайг зорин явж байхдаа манай орон ой модны маш бага нөөцтэйг ухаарлаа. Урд талаасаа жил ирэхүр цөлжилт дүрж байгаа учраас хүмүүс бидний хараа хамгаалалт, арилан хэмнэлт, асаргаа, сувилгаа улам чухал болж байгааг мэдэрнэ. Оросын холбооны улсын газар нутагт багтах улсын өргөн Сибирь байгаль далайг тойрсон өргөн уудам модод дундаршгүй ариун мэт харагдаж байлаа.
Ингээд дорнод Сибирийн газар нутагт асар том талбайг эзлэн орших дэлхийн хамгийн цэнгэг унтны усны сав болсон байгаль нуурын тухай одоо танилцуулъя. Бүр сүүлхний баримт цөхүүл 17 дугаар зууны үед хязгаар нь харагдахгүй их нуурыг анх үзсэн Оросын судлаачид казак цэргүүд түүнийг далай буюу их ус гэж дуалцсан байна. Эннээс өмнө амьдарч байсан тэнгэр шүтлэгт нүүдэлчид байгаль нуурыг далай нуур, харин эвенкууд лама буюу тэнгис гэж нэрлэж байлаа. Ер нь л үеийн үед агуу их ус гэсэн утга санаа байгаль далай нэрнээс салаагүй юм. Энэхүү аврах том нуурын урт нь 640 км буюу Москвагаас Петербург хүрэх хэмжээний ажээ. Байгаль нуурын өргөн нь дунд хэсгээрээ 80 км хүрнэ. Байгаль нуураас гүнзгий нуур манай гариг дээр байхгүй бөгөөд ойлгон хэмээх алдарт арлынхаа зүүн хэсгээр нуурын гүн 1637 м байгааг авианы ойлтын аргаар тогтоосон байна. Урт нь бараг 1000 шахам километр, гүнзгий нь 2 км хүрэх энэ асар том далай нуур нь өнөөхөр бүрэн судлагдаагүй ер бусын догшин сүрлэг байгалийн тайлагдшгүй нууц билээ. Байгаль нуурын ёроол нь далайн түвшнээс 1200 м доош суусан байдаг. Энэ нь манай дэлхийн хуурай газрын хамгийн нам дор цэг мөн бөгөөд байгаль нууранд дэлхийн цэвэр усны нөөцийн 5.1% нь агуулгадж байна. Өнөөдрийн байдлаар байгаль нууранд амьдардаг 1200 зүйлийн амьтан бүртгэгдээд байгаагаас 900 гаруй нь буюу 4.3% зөвхөн энд амьдардаг дэлхийн өөр хаанч байдаггүй ажээ. Дэлхийн өөр хаанч байдаггүй амьтдын дунд байгалийн нэрпа эмээх нэгэн онцгой зүйлийн далайн хав байна. Ихэвчлэн тэнгист амьдардаг энэ амьтан чухам ямар замаар тэнгисээс 4000 км-ийн хол орших цэнгэг устай нууранд орж ирсэн нь онцгой таавар. Мөн эрдэмтдийг гайхшруулдаг Голомьянка хэмээх хайрцаггүй загас бий. Биеийнхэн дотор эргэтнүүд нэвт харагдахаар тунгалаг төрс биш амьд жараахаа төрүүлдэг том амт энэ загас амтны аймгийн нэгэн содон үзмөрт тооцогдно. Байгаль нуурын бас нэгэн гайхамшиг нь түүний нас юм. Манай гариг дээрх хамгийн томоохон нуурууд хэдэн мянган жилийн настай бол байгаль далай 30-аас 40 сая жилийн буурал настай. Байгаль далай илэр балар цагт үүссэн учраас өвөрмөц дахин давтагдшгүй догшин сүрлэг сүр хүчин үзгсэн гоо болсон бизээ. Аялагчид маань өргөн Сибирийн хөвч тайгын хүчил төрөгчийн илүүдэлгэмээр дэндүү цэнгэг агаараар амьсгалж байгаль далай дээгүүр усан онгоцоор зугаалж далайн эрхийн торгон цагаан элсэн дээр амарлаа. Мөн өвг дээдсийн өгсөн их ухаарлаар байгаль далайн усыг духандаан хүргэн адсавч басгүй амсч усанд нь морж ариуслаа. Соён гэгэрүүлэгч телевиз үзэгч та бүхнийг Оросын холбооны Бурят улсын нутаг дэвсгэрт байрлах байгаль далай байгаль ээжийн энэ тунгалаг сайхан усны дэрэгдээс мэндчилгээ дэвшүүлж байна. Тэнгэр тэрвлийн замаар төв дэлхийг тойрцгоё. Бидний аян замын тэмдэглэл энэ л цэнхэрхэн дэлхийг тойрон амжилттай явж байгаа билээ. Өнөөдөр бид бол аян замын энэ сайхан эрүүл бэлэг тохиолдсон энэ өдрийн аяллаа манхол эсвэл яалтчгүй дэлхийд цэнгэг усаараа нэгдүгээрт орох байгаль далайн эргээр ирж үсэх явдал байлаа. За байгаль далай бол өөрөөгөө цэвэршүүлэх гайхамшигтай сонин өвөрмөц зүй тогтцтой усныхаа цэнгэг байдлаар дэлхийд нэгдүгээрт ордог гэдгийг үзэгч та бүхэн мэднэ. За энэ байгаль далайр 3 том мөрөн цутгаж ордгийн нэг нь Монголын газар нутгаас урсан гардаг сэлэнг мөрөн сэлэн гэж байгаа. Сэлэнг мөрөн бол гадагшаан урсгалтай мөрөн бөгөөд явсаар байгаад энэ байгаль далай руу цутган орж энэхүү их хөлгүй их тэнгис далайд нийлдэг байна. Өнөөдөр байгаль далайн энэ гайхамшигтай сайхан эрчим энерги дүүрэн уснаас ундаалж мөн энэхүү орчин тойрны өнөөдөр ч онгон дагшнараа байгаа байгалийн үзэсгэлэн цэнгэг агаараар цээж дүүрэн амьсгалж олон адал явдал дүүрэн аяллуудаар ертөнцийг тойрон аялсаар байгаарай хэмээн хүрээж байна. Ийхүү тужийн нарс шивээ хаагт саяаны нуруу өргөн Сибирь итгэл том байгаль далай тийс зүтгсэн бидний аялал өндөрлөж байна. Их нутгийнхаа зүг хөлгийн жолоо эргүүлж байгаль далай итгэл тамбыг сэтгэлдээ тэм буцаж явхад Монгол улсын хөдөлмөрийн баатар ардын уран зохиолч нэрт соён гэгэрүүлэгч Лодонгийн Дүдвгай бичсэн нэгэн мөр өөрийн өрхгүй санаанд орлоо. Наран жинст хорвоод буман шав орхиж навчин залаат замлинг ханын ширээр тамгалж хангал морьтой өвг дээдс минь хагас орчлонг тулгын чулуугаар тэмдэглэжээ гэж дуун алдсан нь юутай үнэн юутай бахархалтай бас юутай гунигтай. Эцэг өвгдийнхөө энд хурж их үйлсийг нь хичээнгүйлэн үргэлжлүүлж Монгол түмнэн соёл гэгэрлэр сэргэн мандуулахын тулд тэнгэр тэрвлийн замаар төв дэлхийгээр аялсаар байна бид. Дараагийн очиж үзэх шинэ газар орон шинэ улсуудын соёл гэгэрлэр эргэн уулзлаан түр баяртай үзэгчтэй.